Сайн бацгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Мэндчилгээ хүргэлтийн хамт олон маань ээлжид чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярт мөчийг нь хуваалцахаар ээж алтан цэцэгтэй хэмээн хаягалсан үр хүүхдүүдийнх нь халуун сэтгэлийн мэндчилгээг уламжлах гэж байна. Хамтдаа дотгошоорж хайрын дээд нь болсон ижээ бурхныг нь гинтийн бэлгээр баярлуулцгаая. Сайн байцгаана уу? Сайхан баярлцгааж гин үү? Мартин амны мэд хүргэе, сар шинийн мэд хүргэе гэдэл бөм баяр дагуулад ороод ирлээ. Алтан цэцэг гэж бүсгүйтэй уулзахаар ирлээ. Мэндчилгээ хүргэлт маань үргэлжилсээр байна. Мартин амныг угтсан мянган ээжүүдэд гинтийн бэлэг илгээсэн маш олон цэцэгсийн дундаас дараагийн ийм гоё сэтгэл шингэсэн баглааг гардуулахаар манай хамт олон алтан цэцэг ихчигээ зорин хөрөлцөн ирээд байна. Юун түрүүн танд энэ өдрийн мэндийг хүргэе алтагчээ. За баярлалаа. Миний хичээ өнөөдөр 3 дугаар сарын 8. За энэ 3 сар ер нь л манай Монгол түмэнд олонч баяр наадмыг дагуулсаар могой жил маань айлчлан ирлээ шүү дээ. Сар шинийн баяр араас нь Мартин баяр гэдэл баяр дээр баяр давхцсан энэ мөчүүдэд манай хамт олонд нэгэн захиалга иржээ. Энэ гоё цэцгийн баглааг алтан цэцэг гэдэг эрхэм бүсгүйд аваачаад өгөөрэй гэдэг үгний явуулсаа. За тэгэхээр мэндчилгээнийхээ эхэнд би бас хүн болгоноос асуулт тавьдгийг. Ер нь таамаглаж байгаа энэ бэлэг тэрнээс л болов гэж бодож байгаа хүн байна алтагч. Бага. Хөргөн хүү охин хүүхдээс байх та сайн мэдхгүй байна. Эргэлзээтэй л байгаа тийм үү? Ер нь та минь хэдэн хүүхэд төрүүлж өссөн? 6. Алдарт ихийн нэгдүгээр байна. За тэгвэл 6 хүүхдүүд дундаас тэр дундаа эргэлзээтэй асуултыг илүү тодорхой болгох үүднээс эхлээд дүүн бэлгийг гардуулахаас өмнө нэг сайхан чин сэтгэлийн илгээмжийг танд уншиж өгөх ёстой алтагч. Тэгээд та минь сайн сонсвол энэ бэлэг чухам ямар учиртай бас хинээс ирсэн бэ гэдг нь тодорхой болно шүү. Хоёулаа хамтдаа сонсъё. Энгэртэн сүү эвлэж сэтгэлд нь бүвэн дуайлагдаж энхэн биендээ хөвлийдэн ураг тээсэн тарих бүрэлдүүлж орчлонг надад хайрлсан эрхэм сайхан ижимэн таньдаан гэж хаягалсан байна. 100 цэцгэс дундаас зулайд ирмэн залбирч мөрөгсөн зах хязгаар нь үгүй орчлон зөвхөн үрсийнхээ төлөө л амьдарсан миний ижи миний шүтэн юм байна лээ. Мянган наран дундаас миний л төлөө гэрэлтэж мисээсэн мөн хөх тэнгэрийн дор маань өргөж сүсэглэж үрсэн даатгсан миний ижи миний шүтэн юм байна лээ. Сүсэгтэн биш гэлээж охинд нь шүтдэг ганцхан шүтэн байдаг юм аа миний ээжээ. Одон гаригийг би шүтдэггүй, огторгүй тэнгэрийг ч охин нь шүтдэггүй. Олны хилам хараал ирүүлэг гэдгийнх нь ч огтоос тоодоггүй. Орчлонд харин ижил хідэн үрсэн. Ижи таныхаа сүсэглэн дээдэлж явдаг юм шүү. Газар дээр бидний төлөө гэж ижи минь та ямар ч их хичээсэн юм бэ? Бусдын хүүхдээс дутаачихгүй юм гэсэндээ бүтэн нойртой хонж үзээгүйг нь охин нь мэднэ. Бүлээн цайгаач гүйцэд залгиж амжилгүй бүхий л насаа бидэндээ зориулсан ачлал хайрын тань өмнө хүндэтгэн мэхийн яслаж хүндэтгэж байна. Ээжтэй Мартин амны мэд хүргээгээд маш гоё цэцгийн баглаагаар хүндэтгэл юугаан өргөн барьж энэ цаг мөчид хүү Батхүү бэр нарангоо хүргэн Батхүү охин болор мөн Батбаатар нарынхаа зүгээс гэж хаягалсан маш гоё бэлгийг өөртлөөд ирлээ охин нь тандаа баярын мэнд хүргэж гардуулж байна. Хүлээн авна уу? Гэрийн чичрэж уйлахад минь сэлүүнэж минь тугахан сүншүүн отноос олон байгаа. Тэгээд мэндчилгээ маань үргэлжилж байна. Маш гоё сэтгэл хөдлөсөн тэр дундаа хүүхдүүдээс хайр хүртсэн торгон мөч тохиож байна шүү дээ алтагч. Одоо тэндээс бид нар бас бичлэг хийгээд явж байгаа. Онцгойлон бэлэгний эздэд хэлэх үг бас талархал байгаа болов гэж бодож байна. Хүүхдүүдтэй гоё сэтгэлээсээ хуваалц. За баярлалаа гэж хэлээ. Тэгээ сайхан бүхний хүсье.
Ивэл хайрын дээд нь болсон ижи бурхандаа эрүүл энхийг хүссэн эрхэм хүүхдүүдэд бас сайн сайхныг хүсье. Зүүнний сүвгчөрж урсах он жилүүдийн урсгал зүгээр л тааман дэрэгдэн байж хайрлаарай миний хчээ. Ээжээ гэж дуудах болгондоо баярлдаг. Ижил хідэн өрстэй урт наслаж хайрлаарай гэсэн сайхан ёроолоор энэ удаагийн дугаараа бид жаргая. Сайхан баярлаарай миний хчээ. За баярлалаа. Би ээжийнхээ нууж унахсан нулимсанд нуугтаж ургасан цэцэг